улс хөрш улстайгаа харилцах нь гэдэг бол сэдэв байна. За манай Монгол улсын хувьд бол 3 сая гаруй хүн амтай 2 их гүрний хооронд оршдог. За Монгол улсын аюулгүй байдал, хөгжил, цэцэглэл, хөрш 2 орнтой тогтоосон 2 талын харилцаа тэдгээр 2 орны хоорондын харилцаанаас бол шууд хамааралтай байдаг. За тэгээд 1990 оноос хойш бол Монгол улс, Орос улбаны улс, бүгд найрамдах хятад ард улстай бол хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтоор зорилт тавьсараад идүүгээ Монгол улс 2 өршдөг улс төр эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүх салбарт амжилттай ажиллаж байна. Гадаад бодлогын шинжилгээний дүнд Монгол улс 2 өршдөг харилцаагаа иж бүрэн түншлэлийн төвшөнд өргөж, өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохиролцож алтан ёсны бичиг баримтуудад тусгасан байдаг. За тэгээд манай ард улстай бол өмнөд хэлээрээ, Орос улбаны улстай бол хойд хэлээрээ хэлдэг байгаа. За бүгдээр нь хятад улстай бол 4709 км-ийн зайтай, Орос улбаны улстай бол 3543 км-ийн зайтай бол улс үндэстэнтэй шууд хил залган оршдог. Тэр улсын дотоод гадаад бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоод үлэмж нөлөө үзүүлдэг улс орнуудыг хөрш өргөндөг. За тэгээд 20 дугаар зууны шилдэг улс төрчдийн нэг Уильям Черчилль бол мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн хөрш гэж байдгаа гэж хэлсэн байдаг. За манай улсын хувьд бол бүгд найрамдах хятад ард улс болон Орос улбаны улстай бол тэнцвэртэй харилцах бодлогыг баримталдаг. За тэнцвэртэй байх гэдэг нь юу хэлэх вэ гэхээр Монгол улс 2 хөршийн зүгээс үзүүлэх харилцааны эерэг сөрөг нөлөөг нэг талаас нь хэд хэлбэхгүй тэнцвэртэй байдлыг хангах гэсэн агуулгаар ойлгох нь чухал байдаг. За Монгол улс 2 хөрштөөгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан. Харилцаанд бол дараах зарчим болон чиглэлийг баримталдаг. 2 хөрштөөгөө харилцах зарчим бол тэнцвэртэй найрсаг, стратегийн түншлэл, хамтын ажиллагаа, олон тулгуурт сайн хөршийн харилцаатай байдаг бол чиглэлийн хувьд эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг, улс төрийн чиглэлээр бол хамтран ажиллаж байна. Монгол улс Орос улбаны улстай харилцааны үндэс бол 1921 оны 11 сарын 5-нд 2 улс бол дипломат харилцаа тогтоосноор эхэлдэг. Ингээд 1922 онд бол 2 улс бол элчин сайдын яамаа бол нээсэн. За ингээд гадаад харилцаанд бол харилцааны эхлэлүүд бол тавигдсан. За ингээд 1990 оноос хойш ардчлалын чиг баримжааг гадаад харилцааны шинэ хэлбэрүүд бий болсон. За ингээд 1993 онд бол Монгол улсын ерөнхийлөгч Очрот Орос улбаны улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Оросын хооронд бол байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингээд 2002 онд бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Монгол улсад айслах үеэр Улаанбаатар тунгаглалыг байгуулсан. За 2006 онд Монгол Орос улбаны улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Московын тунгаглал байгуулсан. За ингээд 2009 онд Монгол улс Орос улбаны улсын хооронд шинэ түншлэл бий болж стратегийн түншлэл хөгжүүлэх тухай гэрээ байгуулсан. За хамгийн сүүлд 2019 оны 9 сарын 3-нд Орос улбаны улс ерөнхийлөгч Путин Монгол айлчлах үеэр төрийн тэргүүн Орос улбаны улсын төрийн тэргүүнүүд бол гарын үсэг зурснаар найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлийн тухай Монгол улс Орос улбаны улс хоорондын гэрээ байгуулснаар бол гадаад харилцааны шинэ түвшинд хүрсэн байгаа.
За харин Монгол улс бүгдээр дэх хятад улстай бол харилцааны үндэс нь бол 1949 оны 10 сарын 6-нд бол телефон харилцаа тогтоосноор эхэлдэг. За ингээд 1950 онд бол хоёр улс бол өөрсдийн одоо элчин сайдын яамд бол нийлсэн. За ингээд 1994 онд бол мөн ялгаагүй шинэлэг одоо шин төвшөнд бол хүрсэн. Ингээд 94 онд бол Монгол улсын ерөнхийлөгч Очир хот одоо бүгд найрамдах хятад улсууд төрийн ажил хийх үеэр хоёр улс бол найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Ингээ 2011 онд бол дахин нэг төвшиг нахиж стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан. Ингээ 2013 онд бол стратегийн түншлэлийн дунд одоо хугацааны хөтөлбөрийг одоо батлан бүрдсэн. Ингээ 2014 онд бол ижбэрэн стратегийн одоо түншлэлийн харилцааг байгуулснаар одоо гадаад харилцааны шинэ одоо төвшөнд хамгийн дээд төвшөнд бол хүрсэн гэж үздэг. За ингээд Монгол улс бол Орос улбаны улс бүгдээр хамт хятад улстай хийж буй одоо эдийн засгийн хувьд экспорт импортын хэмжээ бол жилээс жил болоод өсөж байгаа. За тоо мэдээгээр бол Орос улбаны улстай 1990-с 2000 одоо 14 оны одоо байдлаар Орос улбаны улсаас нийт одоо 279 сая $, одоо хөрөнгө оруулалт бол Монголд орж ирсэн байна. За 2014 онд Монгол улс Орос улбаны улсны хооронд бол худалдааны одоо нийт эргэлт бол 1.6 тэрбум $, хүрсэн. За Монголын импорт 1.5 экспорт 61.6 сая $, болсон байна. За 2014 оны 9 сард бол хоёр улс бол хилцээр хийгээд одоо 30 хоногийн хугацаанд бол харилцан визгүй зорчих бол тийм эхлэлийг бол тавьсан. За бүгд найрамдах хятад улстай бол 2017 оны одоо байдлаар за хийсэн худалдааны одоо 6.7 тэрбум хүрсэн. За тэгээ манай улсын гадаад худалдааны 61% бол хятад улс бүрдүүлдэг. За тэгээд 2018 оны 9 сарын байдлаар нийт эргэлт бол 637 тэрбум $, хүрсэн. За тэгээ манай орны экспортын одоо 92.5, импортын 34.1% бол хятад улсад бол ногдож байна. За тэгээ 1990-с 17 оны байдлаар хятад улсын зүгээр Монгол улсад бол 4.2 тэрбум $, хөрөнгө оруулалт хийсэн. За тэгээ энэ хөрөнгө оруулалтын 70% одоо 1% нь биологи уул уурхай одоо олборлолт эрэл хайгуулт зарцуулсан болвол 22% нь бол худалдаа нийтийн хоолны салбарт, за 2.3% нь бол барилгын салбарт ногдож байна. За хүн ам болон оюутан суралцагчийн тооны хувьд бол тарах байдлаар харагдаж байна. За ерөөдөө одоо 2015-аас 2016 оны байдлаар бол Монгол улсаас Орос улбаны улсаас суралцагчийн тоо бол 350 төрсэн. За хятад улсад бол 200. За энэ мэтлэлийн бол за Орос улбаны улсаас Монгол суралцагчдын тоо бүгдээр нь хятад ард улсаас Монгол суралцагчдын тоо гэд жилээс жил бол энэ бол өсөж боловсролын салбар бас шинэлэг зүйлүүдийг бол хамтран одоо байгуулж байгаамаа.